Орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах санал гаргажээ гэсэн мэдээний араас сошиалын солиотнууд бөөнөрөө ойрлолдож гарлаа. Тэдний хэлж буй нь эсэргүүцэж байна. Хүний эрх үндсэн хууль зөрчиж байна гэх үгс. Тэгэхээр эдгээр хоосон толгойтнуудад үндсэн хуулиа дахин нэг унш гэж зөвлөе. Лав манай үндсэн хуулинд машины эрх үүрэг гэсэн нэгч үг өгүүлбэр байхгүй. Байх ч боломжгүй. Орон нутгийн дугаартай машиныг нийслэлд оруулахгүй тухай ярьж байгаа болохоос биш орон нутгийн иргэнийг нийслэлд оруулахгүй гэж огт яриагүй ярих ч боломжгүй. Хэрэг үнэхээр хүнгээж байдгалын хоёр хөлөөрөө явж зорчих эрхийг нь хасж байгаа бол энэ нь гарцаа байхгүй үндсэн хууль зөрчсөн асуудал болж таарна. Нэг зүйлийг нэмээд хэлчихэд төв замаар ачааны том тэргийг явуулдаггүй. 1.5 тонноос дээш даацтай ачааны машин бол тусгай замаар зорчих ёстой. Тэр бүхэл хотын төв дэх барилга дээр ажиллаж байгаа барилгын зориулалттай том тэргийг ч явуулдаггүй. Явууллаа гэхэд замын цагдаагийн газраас зөвшөөрөл авч машин тэргэндээ анхааруулах тэмдэглэгээ гэрэл чийдэн зоож баймаажин зөвшөөрсөн цаг хугацаа маршрутаар л зорчихыг зөвшөөрдөг. Энэ дүрмийг замын хөдөлгөөний дүрмгээ чимээг батлан гаргасан цагаас л Монгол улс мөрдөж байгаа. Хэн ч энэ тал дээр хүний эрх үндсэн хууль гэж орилоогүй, орилгоч боломжгүй. Учир нь таны эрх чөлөө бусдын эрх чөлөө аюулгүй байдлаар хязгаарлагддаг нийгэм шүү дээ. Тэгэхээр одоо машинтайгаа хот руу орох эрхийг минь хаслаа. Би яаж явах юм? Лайл байна. Та нар хүний эрх зөрчлөө гэж орилгоо болох хэрэгтэй. Энэ бол зүгээр л ямбан нэнтсэн орчин цагийн залхуучуудын үг. Нийслэлийн захиргаач гэсэн аймхай туулаа шиг ганц нэг хүн орилж эхлэхээр л би бая ёстой уучлаарай. Та нар минь дураараа дөргөж дунд чөмбөрөө лимбтцгээ гэж дагинсхай болж хэрэгтэй. Шаардлагатай бол тэд автобус таксигаар л явна биз. Аргыг нь олъё гэвэл ах トー хамаатан садныхаа хотын дугаартай машиныг нь унаад явчихж бас болно. Хот ачааллаа дийлэхэ бас нь үнэн. Хотын захиргаа ямбан нэнтсэн хүмүүсийн хууль бус хашгираанаас айж хулчигаад байгаа нь ч бас үнэн. Хуулинд автомашины эрх гэдэг заалт байхгүй. Монгол улсын төрийн хэрэг явагддаг нийслэл хот төгжирч байна гэдэг чинь төрийн ажлыг саатуулж байгаа хэрэг мөнөөс мөн. Хотын захиргаа ажлаа зоригтойгоо шиг хийж хүнтэй нь биш машинтай нь тооцоо хийх цаг болсон байна.